явж байна. Засгийн газрын умгаалт хариуцлага тоосон гэсэн намынхаа дотоод дүрмийг ардчилсан намын удирдлагууд удаадараа сануулсан. Ардчилсан намын 8 гишүүн эцэг санал өгсөн. Мөн цамц хураалтанд оролцоогүй 7 гишүүний асуудал бий. Энэ бүхнээс ардчилсан нам 15 гишүүнээсээ намаасаа хөөхөө гэдэг асуулт гараад байгаа. Ерөнхий сайд Алтан хувийг огцруулах шийдвэр гаргаснаар хэд хэдэн асуудал үүсэж байна. Юуны өмнө 2015 оны төсвийн төслийг улсын хурд хугацаанд буюу 11-р сарын 15-наас өмнө батлаж чадах уу гэдэг асуулт. Мөн шинжилгээ засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээс солилцохоор болж байгаа учраас энэ удаагийн засгийн газрын бүтцийн үед өргөн байсан төсөв хэрэгжих боломжтой юу гэх зэрэг цөөнгүй асуулт ургуулж байгаа. Гэвч улсын хурд хугацаанаас өмнө төсвөө батлахгүй бол өөрсдөө тарах хуультай учраас хэний засгийн газрын үед өргөн байсан бэ гэдгээс үүд хамааран хуулийн хугацаанд төсвийг батлахын хувьд батлана. Харин дараа нь төсвийн тодтол хийхэд нөхцөл байдал үүслээ. Төсөв бол төсвийн байнгын хорооны ажлын өдөр шөнөгүй ажиллаж байна. Бүлгүүдээр байгуулсан байгууллагын ажлын төсөв өдөр шөнө ажиллаж байгаа. Энэ бол тийм засгийн үйл ажиллагаатай холбоотой зохицуулалтгүй гэсэн бүлгүүдийн байршил хэвээрээ байгаа бол шинж ойлгож байгаа. Ямар ч гэсэн бид нар хуулийн хугацаанд энэ төсөв батал дуусгах хэрэгтэй. Эх 7 хоног төсвөө баталтай дуусна гэж нэг юм хэлж байхгүй. Өөрөөр хэлбэл ардчилсан намын дотоод үүсэж байгаа нэг том асуудал бол дараагийн бүлгүүрт засгийн газар шинжилгээ засгийн газар хэвээрээ байх уу? Эсвэл баяр цогц гишүүний удаа дараа яаж байгаа үндэсний эв нэгдийн засгийн газрыг байгуулах уу гэдгийг шийдвэрлэх ёстой. Мөн намынхаа дотоод дүрмийг зөрчиж байгуулсан засгийн газраа унгаахад оролцож намын дараагийнхаа эсрэг конол дагсаар 8 гишүүн, цамц хураалтанд оролцохгүй зугтаж эсрэг санал өгсөн тооцоолсон шофер практикийн 7 гишүүн, нийт тоогоороо 15 гишүүнээ намаас хөөх үү гэдэг асуудал үүсэж байна. Өчигдөр гэтэл энэ хүмүүсийн мэдээ нь бол засгийн газар авах нээлттэй үгтэй. Өнөөдөр бүдээд бидэд мэдчихгүй шалтгаанаар болов байсан. Манай намын дүнд байгаа тийм тасаа. Тэгээ намын амазон асуудлыг бол энэ чийдэхгүй шүү дээ. Намын одоо санкцийн зөвлөлд тэр хороо гэж бай. Тэр байгуулсан шийдэл гарна. Яг үгүй хосорны эцэг нийгмийн байдал амаргүй байна. Ийм үед бол энэ парламент цоцтой намууд зөвсөж таах баг. Яриа өөрөө их баг. Намын дүрмээр юу гэсэн гэхээр өөрийнхөө байгуулсан засгийн газрыг огцруулсан нотлуулж байгаа. Огцруулж байгаа. Намаас хаснаа гэсэн заасан тодорхой байж байгаа. Тэгэхээр бид нар өнөөдөр бол нэг цаашнаа гэсэн чухал болсон шүү дээ. Хэн нэгнийгээ өөрчилж арах хэмжээ авах юм уу тийм ээ. Яваа нэг тэнэг зүйлээр дарамтлах нь бол бидний ашиг биш. Өнөөдрөөс эхлээд Монгол улсын 27 дахь ерөнхий сайд Алтан хувийг ажлаа өгч цуг гишүүн болж байна. Түүний толгойсоо шинжилгээ засгийн газар бүрийн эрхийн хугацаанаас өмнө олцож дахин засгийн газрыг эмчлэн байгуулах шинэ ажилтаа боллоо. Хуулийн дагуу бол 14 оны дотор шийдэх ёстой юм аа.